Тэрээ сайн байцгаана уу? Ирэх 7 хоногт та хэдий маань хүсэж бодсон, төлөвлөсөн мөнгө орж ирэх нь үү? Яахаар вэ? Саад бэрхшээл байна уу гэдгийг мэдхээр бяцгаар илбэлтэй. 1-р үзэр, 2-р үзэр, 3-р үзэр, 4-р үзэр, 5-р үзэр. За тэгэхээр энэ 5 үзэрнээс яг өөрийн татагдаж байгаа, сонгомоор байгаа нэг үзрийг та нар минь сонгороо. Тэгээ та нарын мөнгө ирэх 7 хоногт орж ирэх нь үзье бүгд. За 1-р картыг сонгосон хүмүүс зоосны 5 гарч ирсэн байна. Ирэх 7 хоногт мөнгөний чинь урсгал хүссэн хэмжээнд чинь арай хүрэхгүй байж магадгүй байна. Гинтийн зардал их гарч магадгүй, таны төлөвлөсөн мөнгө саатах магадлал ер нь бол маш өндөртэй байгаад байна. Том худалдан авалт тэгтүр азнаараа гэж зөвлөе. Ер нь бол ирэх 7 хоногт мөнгөний урсгал танд жоохон сааттай байх нь шүү. 2-р картыг сонгосон хүмүүс зоосны 6-г авсан байна. Хэн нэгний тусламж, дэмжлэг, эсвэл өмнө нь өгжсэн мөнгө чинь эргэн орж ирэх төлөвтэй байна. Зээлдүүлсэн мөнгө, аль эсвэл бэлэг, бусдын тусалцаа хэлбэрээр орлого мөнгө орж ирж магадгүй. Тиймээс гаднаас ямар нэгэн бусдын тусалцаа, дэмжлэг, өглөгөөр танд мөнгө орж ирэх магадлал өндөртэй байна шүү. За 3-р үзрийг сонгосон хүмүүс зоосны 7-г авсан байна. Таны хүлээж буй мөнгө ирэх замдаа явж байгаа. Гэхдээ ирэх 7 хоногт арай л танд орж ирэхгүй. Зүгээр тань руу ямар ч хэлсэн хүлээж байгаа мөнгөний урсгал энерги чинь ирэх замдаа явж байна. Тиймээс төвчээр шаардсан үеуд үргэлжилж магадгүй байна. Таныг яарах тусам үр дүн чинь холдох эрсдэлтэй тул та зүгээр сайхан төвчээртэй байгаад ирж байгаа мөнгийг өөртөө тосож аваарай гэж. 4-р үзрийг сонгосон хүмүүс азийн хүрдний картыг сонгосон байна. Тэгэхээр азийн хүрд таны таалд эргэлдээд эхэлсэн. Санхүүгийн нөхцөл байдал гинтийн өөрчлөгдөх магадлал өндөртэй байна. Шинэ ажил эсвэл цоо шинэ харилцагч гарч ирж магадгүй, ашигтай санал эсвэл гинтийн сайхан боломжууд гарч ирэх магадлал маш ер нь өндөр байна. Тийм учраас танд аз бол ивэлээ өгөөд эхэлсэн. Энэ ивэл бол мөнхийн энэ азийн хүрд шиг эргэлдэж байх нь байна. Тэгэхээр танд бол аз яг таны талд эргээд эхэлсэн үе чинь ирэх 7 хоногоос эхэллээ гэсэн үг байна. 5-р үзрийг сонгосон хүмүүс нар гэдэг үзрийг сонгосон байна. Энэ мөнгөний тал дээр хамгийн хүчтэй карт байгаа. Ашиг орлого чинь нэмэгдэнэ, амжилттай 8 хийж магадгүй, хүссэн мөнгөө ер нь бол аавна. Ер нь санхүүгийн таатай мэдээ тун ойрхон сонсох бах, мөнгөний урсгал таны талд ирсэн байна. Тэгээ таны мөнгө санхүүгийн энерги дээр чинь нар ивэлээ өгсөн байна. Нарны халуун дулаан илч орж ирдэг шиг яг таны мөнгө санхүүгийн амьдралд чинь бол нар тун сайхан гэрлээ өгж, ивэлээ өгч байгаа юм байна. За ингээ бүгдэнд нь аз амжилтыг хүсье.